За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Windows 10 үйлдвэрлэлийн систем дээр суулгасан програмуудаа хэрхэн устгах тухай хичээл үзье. За тэгэхээр Windows 10 үйлдвэрлэлийн систем дээр бол бид нар хоёр аргаар суулгасан тухайн үйлдвэрлэлийн систем суулгасан програмуудыг устгах боломжтой байдаг. За нэгдүгээрт нь бол бид нар хаах хэсэг дээр control panel гэж бичнэ. За энэ control panel гэдэг энэ маань бол үндсэндээ бол Windows 7 үйлдвэрлэлийн системийн яг одоо тухайн системийн setup тохиргоонуудыг хийдэг үйлдвэрлэлийн системийн хэсэг байж байгаа. За энэ маань бол яг энэ Windows 10 үйлдвэрлэлийн системээр цуг байж байгаа. За эсвэл start руугаа ороод за энэ 11 дэх системийн settings гэдэг. За энэ хэсэг дээр оронгууд бидний home гэдэг яг үндсэндээ бол энэ Windows 7 үйлдвэрлэлийн системийн control panel дээр яг адилхан үүргийг гүйцэтгэдэг энэ home гэдэг settings-ийн хэсэг байж байгаа. За энэ хэсэг дотроос бид нар бас устгах боломжтой байдаг. За хоёр аргаар нь хоёулангаар нь хэдүүлээ өнөөдөр устгаж үзье. За тэгэхээр control panel руугаа бид нар орсныхоо дараа programs гэдэг хэсэг рүү орно. За programs гэдэг рүү ороод programs and features гэдэг хэсгийн дотор uninstall a program гэсэн хэсэг байгаа. Энэ рүү орно. За ийшээгээ оронгуудаа бид нар тухайн устгах гэж буй програмаа олоод за жишээ нь би энэ дээрээс өнөөдөр нэг програм устгаж үзүүлье. За droid.com client гэдэг энэ. За энэ програм устгахын тулд баруун товчлуураа дараад тухайн програм дээр очиод булганы баруун талын товчлуураа дараад uninstall гэж сонгоно. За ингээд бол танаас тийм үгүй гэсэн асуултыг Windows өөрөө асуух байгаа. За тэгэхээр бид нар бол uninstall yes гэдэг. За тэгэнгүүт тухайн програмыг uninstall хийх үү гэдэг асуулт гарч байна. За uninstalling from гэдэг дотор бол тухайн програмын суусан folder буюу location зам гэж яригддаг тийм path тухайн зам маань харагдаж байна. За эндээс бол бид нэр нэг uninstall хийгээд устгах юм боломжтой байгаа. За uninstall. За reboot now гэдэг. Ерөнхийдөө бол аливаа програмыг устгасны дараа бол үйлдвэрлэлийн систем өөрөө дахин ачаалах шаардлагатай байдаг. Тэгээгүй тохиолдолд зарим тохиолдолд бас дутуу ажиллах, буруу ажиллах юм тохиолдолд гарах боломжтой. Гэхдээ энэ удаа бол бид нар яг ямар програм устгаснаа мэдж байгаа учраас энийг дараа гэдгээр нь сонгоод finish хийжээ. Хэрвээ та устгаж байгаа бол энэ reboot now-ын сонгох нь бол ерөн зөв шүү гэдгийг анхааруулъя. За ингээд үзэхэд бол нөгөө droid.com гэдэг програм маань байхгүй болсон байна. За одоо бид нөгөө яг Windows 10-ийн өөрийнх нь яг одоо энэ settings тохиргоо хэсгээс яаж устгах вэ гэхээр за энэ дээрээс бид хэрвээ олохгүй бол энэ дээрээс зүгээр app гэдэг утсан дээрээс яг устгахтай ерөнхийдөө бол төстэй зохиомжтой хийгдсэн байгаа. За тэгэхээр default app гэдэг хэсэг рүү орно. Эсвэл add or remove programs. За default app гэдээ орох юм бол за энэ үйлдвэрлэлийн системийн default app-ууд харагдаж байна. За дээдлэлт нь бол бид нар бол энэ apps гэдэг хэсэг рүү орсон байна. App and features гэдэг энэ хэсэг байж байна. Энэ дотор бол бид нөгөө үндсэн програм маань байж байгаа. За эсвэл бид нар шууд home-сэндээ ороод энэ apps гэдэг рүү ингээд орчихно. За ингэж оронгуудаа энэ search list хэсэг рүү оронгуудаа энэ дээр одоо устгах байгаа програмаа бичнэ. За би энэ file recovery гэдэг програмыг устгая. За энэ програм дээр дарлаа. Энэ дээр дарангуут шууд uninstall хийх гэсэн гараад ирж байна. За тухайн файл маань бол хэдэн сарын хэдэнд суулгасан байна. За ямар хувилбар нь байна. За мөн дээрэс нь системд ямар хэмжээтэй багтаамжтайгаар байршиж байгаа гэх мэтлэн ерөнхий мэдээлэлүүд нь харагдаж байна. За uninstall хийлээ. Uninstall. За мөн yes no гэсэн асуулт гарч ирнэ. Yes. За яг бичлэг дээр бол саяны яг Windows-ийн өөрийнх нь нууцлалтай дээр асуулт бол гарч ирэхгүй байгаа. Харагдахгүй байгаа байх. За жоох унших шиг боллоо. За энэ дээрээс бид нэр бол uninstall гэдгийг сонголоо. За тэгээд file recovery гэдэг. За program finish гэсэн. За ингээд програм маань бол устсан. За устсныхаа дараа бол тухайн програмын
линк руу шидэж өгч өгнө автоматар. За ингээд application дотор нөгөө нэг програм маань харагдахаа болцсон байгаа. За мөн бид нар баталгаажуулахын тулд control panel-аар нь Windows 7-гийн control panel-аар ороод програмдаа шалгахад бол тухайн програм маань байхгүй байх хэвээр. За энэ дээр байхгүй байна тийм ээ. За гэх мэтлээ иймэрхүү байдлаар бид нар Windows 10 үйлдвэрлэлийн системээр бол сулгасан элдв хэрэгцээгүй програмуудаа эсвэл ашиглаад дууссан програмуудаа бол устгаж болох нэ. Ер нь бол та бүхэнд зөвлөхөд илүү дутуу програмуудаа бол бид нар ишээгээ ороод энэ uninstall хийдэг хэсэг рүү ороод ер нь хэрэгцээгүй програмаа энэ нэг юунд хэрэгэлдэг үлээ гэдэг програмуудаа харж агаад ер нь бол устгачих хэрэгтэй. Гэхдээ та мэдээж сайн судалж устгахгүй бол таны ямар нэгэн хэрэгэлдэг хэрэгцээтэй зүйл чинь ажиллахгүй болох бас магадaltaй гэдгийг анхаараарай. За тэгээд өнөөдөр хичээл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Мэдээж төгсөлд нь хэлэхэд сувг дээр маань лайк болон шеэр хийж за мөн сувгийг маань subscribe хийхээ мартаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.